За амгалан дүүрэн байцгаана уу. Илэрбийн өргөө подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн зочин онцлогчоор танхимын ангид маань одоо судалдсан оролцож байгаа. За сайхан наацнаа та өөрийг сайхан наацнаа. Сайхан надлаа. Энэ подкастыг үзэж байгаа үзэгчдийн хөө сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг анх баяр гэдэг. Та ч одоо хөдөө орон нутгийн хүн билүү? Улаанбаатар хотод суурин байгаа байлуу? Улаанбаатар хотод суурин байгаа. За хатасаа танхимын ангиас оролцсон байна тийм ээ. За энэ удаагийн дугаараар одоо манай танхимын ангийн багш Ирэнчбай багш тэгээ оролцож бид дуур одоо хамтарч подкаст ангид хийж байна. За наадам сайхан болоод бүгдөө сайхан амарч байгаа одоо ажил цуглаал ингээд байцгааж байна. За манай анх хоёр оролцогч маань бол эдгэрлийн сул хөтөлбөрт орох басан тань бас зорилго байсан байж таага тиймээс үйлдэлтэй одоо магадгүй шийдэх асуудал байсан гэж таарад тэгээд эдгэрийн сулд орсон байхаа гэж ингээд бодож ойлгож байгаа. Тэгэхээр танд яг ямар асуудал тулгарсан байсан бэ? Та чи бас нэг юм 5 зүйлгээ түрүү ингээд сонсож байгаа бүр тоолцсон байх шиг байсан шүү дээ. Тэгэхээр ямар зүйл шийдэх зүйл танд тулгарсан байсан бэ? Эхнийх нь болохоор толгойн гэмтэл байсан. За 2018 онд толгоонд бэртэл аваад тэгээд тэрнээс хойш тарих их амархан хөдөлдөг болсон. Сард 1-2 удаа тарих хөдөлж байна. За тэгээд хөдөлж хүрэх тийм зөөртэй лувшиж хөвдөн. Жохон эвгүй хөдөлгөл тарих хөдөлждөг байсан. Тэгээд нэгдэх асуудал маань тийм байсан. Тэгээд хоёр дахь нь болохоор арсны аршил чонон хөрвс өвчтэй байсан. за тэгээд 2015 оноос хойш тэр өвчин маань одоо туурал маягаар гарч ирсэн. Тэгээд дараагийнх нь болохоор нуруу өвддөг. за Тийм байсан. За дараагийнх нь болохоор хөлийн судасны бүдүүрлэлтэй байсан. хоёр хөл хоёулаа зүүнлээ хөл. ганц нэг хөл нэг юм а тийм үү? За тэгээд сүүлийнх нь болохоор нойр. за Тийм. Өдөрт 5-6 цаг унтдаг. Тэгэл зарим үедээ болохоор ингээл юм бодоод тончдаг, бас унтахгүй хөрөөгөө тончдаг тийм байсан. Тий. Тэр маань их сайхан болсон. За тэгвэл танд нэг ийм 5 асуудал танд одоо толгорцсон яваад байсан байх тийм ээ. Тэгэхээр одоо бас нэлээд бас бэрхшээлтэй зүйлээ сонсогдчихлаа энэ тийм ээ. Тэгэхээр эдгээр асуудлууд одоо танд байхад таны амьдралын одоо өдөр тутмын хэв маяг яг ямархуу байдалтай өнгөрдөг байсан гэсэн үг үү? Одоо тэр чанаа үсч 2015 он, за 18 онд бол одоо 7 төлөөс амжилттай болсон байна. Тэгэхээр энэ бүх зүйл таны амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанд яаж нөлөөлдөг байсан? Таны нэг өдөр ямархуу маягаар өнгөрдөг байсан гэсэн үг хоёр. Ер нь стресс хичээл итгэсэн да. Тарих ерөөсөө амархгүй. Байнга л юм бодож байна. Тэгэл ерөөсөө их ядардаг байсан нөгөө нойргоо онцглохлоор маргаашны ажлын бүтээмж аягүй муутай. Тийм ээ. Тэгэл тарих хөдөлсөн үед бол тэгэл ерөөсөө толгой байнга өвдөөл. Тэгэл одоо хаана ямар сайн бариач вэ? Тэгэл бариач хайгаал ерөөсөө. Тэгэл явж идэг гэсэн. Тэр болгон сайн бариач болтохгүй. Тэгэл явдаг гэсэн да. Ер нь бол стресс ихтэй л байсан ер нь. Ядарч ихтэй. Тэгээ одоо нэг ажил төрлийг явуулчих чи бас харин тий. Ажлынхаа хажуугаар тэгэл энэ тэнд очиж байруулна. Тий тэгэл. Нойргоо онцсон үед маргааш нь жоохон бүтээмж муутай. Тийм биш. Тэр шанан хөрөөс гэдэг юм бахад хэр татамжтай гардаг яад ер нь. Ядарсан үед туул нөөс. Тийм. Тэгээ нэг дахлаа нэг гайгүй болоод зэрлэр нэг жоохон багасчдаг. Тэгээл ерөөсөө жоохон ядарч материал юм зэрэг. Битүү биеэр туурчдаг гэсэн. Бас хоорондоо холбоотой байж таатай шүү тийм ээ. Дүүдлээ байх юм бол мэдээж ядарна. Хадартлага төгөж чинь ядаралтай холбоотойгоор одоо биеийг тодлож амсгаад бол таатай шүү тийм ээ. За тэгээ та одоо энэ асуудлуудаа шийдэхэд нэлээд одоо эрэл хайгуул хийж исэн баг. Тэр нэмэлт сумдгаар явж ивөө одоо бариач энэ гэдэг юм ямар арга хэмжээ та тэр үед авч исэн би одоо баралж толгойгоо 5-аас 10 гаруй жил биш 10 жил биш тийм үү? Толгойгоо хөдөлсөн үедээ бол ерөөсөө энэ тентхийн хаана ямар сайн бариач байна гэдэг юм л та. Чи бариач хагаал.
За тэгээд одоо мэдээж эрүүл хайгуул хийгээд явж байгаа одоо манай эдгэрэн сэтгүүлч гэж таарах гэдэг. Яаж явж байгаа эдгэрэн сэтгүүлчдийг мэдв анх танд одоо хэн мэдв хаанаас олж яв гэдэг талаар та ярил сонирхолтой болов шүү дээ. Манай ээж мэдрэлийн өргөө байт юм байна. Нөхөө очиод нэг үзээд хийч судлаач. Очиод нэг үзээд хийч гээд. За. Тэгээд мэдрэлийн өргөн дээр ирсэн. Ээж нь тэр хөтөлбөр дүн орж исэн хүн гэсэн үг нэг бол ер нь бол зүгээр нэг сэтгэлийн хүч мэдэргээд нэг үнгүй хичээлтэй байгаа шүү дээ. Үнгүй хичээлийг үзчихсэн юм лээ манай ээж. Тэг ингээд Аминийхөө очиод нэг үзээд тэгжлэг өргөө гэж байдаг юм байна. Аминийхөө тэнд очиод нэг сайн судлаад хаач гэл тэгээд ирсэн дээ. Тэгээд та чи 2026 оны он гараал ирсэн 2026 оны 1 сарын 2-наас эхлээл хичээлдээ суугаад гэсэн. Хичээлд хэлжсэн үе шүү дээ. Анги шинэ анги тэгээд ирсэндээ одоо ингээ 8 сар 6 сар сурсан байж 6 сар гурууланд ингээ сурсан байж таарах байгаа тийм ээ. За тэгэхээр манай эдгэрлийн сургуулийн хөтөлбөр маань бол онлайн болон танхимаар суралцсан юм хоёр боломжтой байж байгаа. Тэгэхээр манай анх хоёр маань бол шууд танхимын ангийн сонголтыг хийж одоо биечилж бид бас суралцсанаа гэсэн зөвхөн ирсэн байж таатай шээ юм. За тэгвэл ингээ танхимын ангид анх суралцаад явах дээр ер нь танд ямар хөө мэдрэмжтэй байсан бэ? Ер нь юу гэж бодож исэн та? Анхны таны сэтгэлд яг ямар бодолтой ах ирж исэн? Тэгээ суугаад үзсэн чинь таны бодож ирснээс хэр өөр байсан? Нэг бол таарж ирсэн нь ямар байсан бэ? Ер нь бол сайхан байсан л та. Ер нь бол ихэндээ жоохон ингээд ойлгохгүй та юу ч яриад байгаа гэж бодсон. Тиймэрхүү нэг мэдрэмж байсан нэг юм байсан. Шиг тэгээд нэг баахан эдгэрлийг сонсдог ш. Тэгээд нэг хүн өвдсөн гэн тэгээд ирүүл болж гэнгээл нэг юм сонсоод байдаг тийм ээ. Тэгээд зарим анх одоо шууд танхим ярьж байгаа хүмүүс мань бас нэг юу ч болоод байгаа гэдээ ихэндээ жоохон гайхдаг ш. Танд тийм байсан юм. Ихэндээ жоохон гайхаад жоохон санаа зовоол байсан л та. Юу ч яваад байна да гэж бодлоо тийм ээ. Дуулаад тэгэл хоорондоо тэгвэл ингээл баахан танихгүй хүмүүсээ. Манай ирч байгаа анхны эдийн нэг дээр нь явж байсан тийм ээ. Тэгээд байсан. Тэгээд сүултээ ч бүр сайхан хамт олонтой болоод тэгээ хоорондоо их сайхан байсан л та ер нь. Тэгээд уур асуудалдаа ороод ирэхлээр танхимаар явахаар чи мэдгүй юмнуудаа хоорондоо бие биентэйгээ ярилцсан, бие биенээсээ бас их суралцсан. Ер нь бол тэгээд багш нараас их юм суралцдаг. Мэдгүй юмнуудаа асуучна. Багш нар маань болохоор ерөөсөө их гоё сэтгэлээрээ нэг юмнуудыг маань хэлээд өгчдөг болохоор тэгээд өөр хоорондоо суралцдаг болохоор тэр нэг давуу талтай байсан л та. Тэгээд амьд орчин чигтэй. Тэрмээ танхимын хөтөлбөрийн агуулгын хөтөлбөр дуун бясалгал хийдэг гэж чинь. Тэгээд өглөөд өгөө сонсон, эдгээр зэлчээл хоорондоо таасаа яриа тийм сайхан ярьцтай бие биенээс болцох зүйлүүд мань байж идэг. За тэгээд одоо мантра гэх зүйл хамгийн сүүлд хийж байгаа шүү дээ. Тэгээд одоо танхимын гэдэг нэг одоо чухал элемент бол бид нэр сайхан хайраад өгөө гэж хооронд хэвлэлцдэг. Энэ бол бас л эдгэрлийн нэг элемент явж идэг шүү дээ. Хинтээ одоо зарим хүмүүс маань танхим дээр ярьж идэг. Одоо энэ хүмүүс чинь хоорондоо тэрвэрлдэл ч хаа одоо юу нялуу юм гэж би бодсон гэж ярьдаг шүү дээ. Зарим нэг хүн. Тэгээ сүүлдээ ингэж ясч үгүй энэ тэрвэрлэл гэж ямар их одоо шивтэй юм бэ тийм бэ. Би нэгээ сайхан дэмэсэн тэрвэрлэгчээ цаанаас хайр шүү дээ тийм ээ. Ийм сайхан зүйл тийм байна гэдэг ингээл танхимыг сухтаж их олон гоё зүйлүүд мэдэрдэг л дээ. Тэгээ энэ болгон чинь цаанаа дандаа эдгэрэл ингэ явагдчихийдэг. За тэгээд танхимыг ингэ явж эхлэхэд таны нөгөө зорилгууд нөгөө 5 асуудал байгаа шүү дээ. Энэ асуудлууд маань яг яаж юм? Яг юу болсон? Ямар хөө үр дүн гарч ирсэн? Хизээнээс тэр нь гарч ирсэн гэдэг дараа ярилцсан. Хичээлдээ сууж эхлээл ерөөсөө тэр тохируулга гараад ирсэн дээ. За тохируулга явж ирсэн. Эхний 7 хоногоос эхлээл ерөөсөө. За нэг 2 3 дахь хичээлээс эхлээл ерөөсөө тохируулга гараад ирсэн. Тийм. Яасан гэсэн үг вэ? Одоо нэг эхлээд нэг тийм минийх одоо ерөөсөө зүрхээр хатгаж үүддэггүй. Тэгэхдээ одоо зүрхээр хатгаа тэр нь зүрхээр хатгаал яхан уур бохомдол төр бол тэр нь бол жоохон бохомдол төр үл ерөөсөө суугаал ихжсэн тийм. Тийм эхний 7 хоногт л тэгж мэдэрхтэй тэгсэн. Тэгэл тэрнээс хойш тохируулга нэг явагдаагүй. 2 3 даа орж ирэл их сайхан л байсан.
Зөвхөн тэгэхээр таны нөгөө нэг одоо нойр гүйдэл хизэнээс нойр нь гайгүй болж эхэлсэн. Нөгөө биер туурдаг зүйлүүд байгаа тийм ээ. Тэгээ нөгөө тарих хөдөлдөг мөдөлдөг эднэр чинь яг ээд нэг дээр юм 2 3 аль хэсгээс ер нь нэлээд нааштай үр дүнгээ танд анзаарч эхэлсэн байгаа юм. Нойр гүйдэл болохоор ерөөсөө сургалтандаа сууж эхлээл ерөөсөө нойр хүрээл гэсэн л тийм. Унтдаг болол нойр шууд илт мэдэгдээл ирсэн. Зөвхөн. Өглөөж тосчдаг байсан ерөөсөө. Тэр маань ерөөсөө унтаал сэр чадахгүй унтдаг болсон байсан нэг үтсэн чинь. Зөв. Сайн байна тийм ээ. Одоо бол тэр зүйлүүдээс танд ямар хуу одоо тарих хөдөлгөн чинээс харданы 2 хөдөлдөг байсан гэдэг яаж ямар хуу байна? Одоо бол тийм ерөөсөө баг. Тэгхэн гайгүй зүгээр тийм ээ. Нөгөө хөлний судасны бүдүүрэлт энэ төр нь. Тэр нь одоо ингээд суддаг байсан юм уу? Яадгийн одоо ямар байдаг гэсэн үг вэ? Нааша товоогоо гараад ирсэн байсан. Хөлний судас маань. Тэгээд шагаа эсгээрээ нөгөө нэг судас маань хагараад хөхөрцөн байсан байхгүй юу? Тэгээд би нөгөө баримт ээддээ нэгд явж байхдаа баримтжуулж нөгөө нэг зургийг авах гээд. Тэгээд зургийг авах гээд нэг өдөр яахсан ч бүр багассан байсан. Багасаад тэр хөхөрсөн бүр багассан болохоор тэгээд зургийг аваад гараад гэсэн бодлоор ирсэн аа. Зөв. Тэр нөгөө биеэр туурхны чонон хөрвүүлсэн зураг таваас хараад дараад татсан байл шүү дээ. Зөв одоо энэ дондор. Дөнгөж нөгөө нэг сургалтанд сууж эхлэхийнхаа өмнө авсан зураг тэр болохоор. Одоо бол байхгүй болцсон. Одоо л байхгүй. Та зөвшөөрсөн болохоор таны тэр зургийг авч байгаад бас энийхэн донд харуулнаа гэж бодоод байгаа. Зөв. За тэгвэл ингээд эдгэрлээс хөтөлбөрт ороод ингээд хүмүүс ингээд эдгэрээд байдаг юм байна тийм. Таны ойлгосноор хүмүүс яахаараа ингээд эдгэрчээд байгаа. Одоо бид нар ч ингээд өвдөхөөр хамгийн түрүүнд явгар эмнэлэгт очиж эмнэлгээр эдгэрүүлнэ одоо ийм тариг хэрэглэнэ гэдэг л одоо таны мэдхүү шүү дээ. Тэгсэн чинь энд яах вэ гэхээр бид нар ингээд нэг танхим бөөнөрөө суугаад хичээл сонсоод танхимынхан бол онлайныхан бол уцаараа хичээл сонсож байгаа. Тэгээд ингээд би эдгэрээд. Тэгвэл яахаар эдгэрдэг юм? Таны ойлгосон ойлголт нь юу вэ? Юу гэж хэлмээр юм хүмүүс? Ер нь бол мэдрэмжэн дээр ажилласан хүмүүс одоо юм ажилласнаар бол хорт итгэл аваад юм шиг санагдсан. Жийтэй. Нойр гүйдэл бол ер нь сэтгцэн шатгатай шат. Та тэгэхээр өмнөх юм боддог одоо санаа зовхтой байсан гэсэн. Ямар байсан бэ ер нь? Тарих хэрэгс амардх байсан шүү дээ. Маргааш нэг ажил төлөвлөжүүл нөгөөдхөө бодоод шинжэнгөө хөрвөөгөл хончдөг байсан. Тэгээд өглөө сэргүүлэлт тавьсан. Тэгэл одоо яг сэргүүлэг доорно гэж бодоод тарих хэрэгс амарх байсан. Тэгээ одоо сайхан унтдаг болсон. Бясалгал хийхээр ер нь танд өмнө одоо бясалгал хийж ирсэн үү? Тэгээд анх удаа бясалгал хийсэн нь бясалгал хийхээр ямар хөө мэдрэмжтэй байсан? Хизэнээс ер нь одоо нэг хамгийн их мэдрэмжтэй хийж чадсан бясалгал энэ төр байвал та тэр талаас бас хэлээд сонирхолтой юм байна. Бясалгал хийхээр маш сайхан тайвширсан та. Ер нь тарих амраа юу ч бодохгүй бол. Хамгийн танд одоо гүнзгий мэдрэмж мэдрүүлсэн бясалгал ямар бясалгал байсан? Кеф дуртай бясалгал. Онцгой чанар гэдэг бясалгал байсан. Тийм 3 дээр орж ирдэг бясалгал шүү. Тийм. Ер нь өөрийнхөө онцгой зүйлүүдийг нь явуулж харсан уу? Онцгой зүйлүүдийг хараад тэгээд ерөөс өөрөө ирэхгүй тийм баяр төрөөдсөн шүү дээ. Баярлах мэдрэмж төрөөд өөрөө ирэхгүй бясалгал сууж байгаа зүгээр инээгээд. Тэгж нэг тийм баяр хөөртэй мэдрэмж аваад гоё яасан. Тийм. За сайн байна. Тэгээ ерөнхийдөө бид нар яг сэтгэлээ сайхан амар болоод ирэхтэй тийм ээ. Бид нар ч одоо ингээд санаа зовлт ихтэй, уур бухимдал ихтэй, шүүмжлэх одоо нийгмийн стресс янз юмас болж бид нар ч яг вэхээр өөрсдийн сэтгэлийн төлөв байдлыг сөрөгтөд байдал дээр хөвчлэн байлгах чадж байгаа шүү дээ. Тэгэхээр сэтгэлийн сөрөгтөд байдалтай үед сэтгэлийн дагаад хүний бие ингээд яг тэнцвэр байдал алдаад ингээд бид өвдөж байгаа нэг юм байгаа шүү дээ. Тэгвэл энэ хөтөлбөрт орж ирэхдээ яг өөр бид нар сэтгэлээ сайхан тайван байлгаад одоо бясалгал хийгээд дуу бясалгал хийн тэр хичээл номыг сонсоод таны мэдхийн шин чанартай зүйлүүд ухамсарын одоо дэлгэдэг зүйлүүд үүдэхэд тэгэхээр сэтгэл маань ингээд аяд сайхан болоод ирж байгаа шүү тийм ээ. Тэгээд сэтгэл маань эдгэрээд араас нь бие нь ингээд эдгэрж байгаа нэг ийм зүйл байна. Явагдаад байгаа шүү дээ. Тэгээд одоо энэний бодит үр дүн
хийгдсэн таны одоо өстө боёдтойгоо баярлал гэж хэлмээр байна. За та одоо ингээд ерөнхийдөө гол зүйлүүдээ ингээд ярьчлаа гэж бодож байна. Танд одоо өөр хэлэх зүйл юу байна? Тэр зүйлөө дотоод ингээд хэлээ даа гэж бодсон зүйлүүдээ тагаас хэлж болно. Миний хувьд л ээлдээ нэгт орж ирээд одоо эдгэрлийн түүх их сонсдог бас ер нь бол их подкаст үздэг байлаа. Подкаст. Ухамсарыг хүч подкастыг бүгдийг үзэж дуусгаад дээд нэгтэй. За давхар тийм ээ гэж үзтээ. Тэгээд нэг эдгэрлийн өргөө подкаст. Тэгээд ажгаар нь эдгэрлийн түүхүүдийг сонсдог байсан. Дээд нэгтэй. Гол нэг 7 хоногт 3 удаа хичээл ордог байсан болохоор биднэрт нөгөө өөртөө ажиллах цаг хугацаа их гардаг байсан. Тэр даваа талтай байсан. Тэг хүмүүстэй хэлэхэд ер нь өөртөө ажилласан улсууд хүмүүс маань илүү их хордог идэвхтэй авд юм билээ. Тэгээд ялангуяа тэр мэдрэмжэн дээр их ажилласан улсууд бол их хордог идэвхэж байгаа юм шиг санагдчихсан. Одоо ингэхнийг хараад ингэ байж хатал. Тэгээ би чийдээ 2 дорнгуудаа болохоор өвчнөө хайрл гэд намайг 1-2-ыг уншаад сайн бас нээд 1-2 дээр бол дандаа л нэг мэдлэг тал дээр яваадсан. Тэгээд 3 руугаа орж ирээд мэдрэмжэн дээр нэлээд ажиллаад ирсэн чинь бас их хордно. Сайнсан. Тэр өвчнөө хайрл номыг чи шууд унших зэрэг хүмүүс чинь ихэнд одоо хөтөлбөрт хамрагдаагүй хүн уншихад нэг өөр хамрагдж байгаа хүн унших чинь шал өөр мэдрэмжтэй байдаг шүү дээ. Өвчнөө хайрл. Ийм өчтэй маань гэдэг хичээл ойлгоод ингээд энийг хэлээд байгаа юм шүү дээ. Энэ хичээл маань гэдэг бүр их ойлгомжтой болоод ирд юм лээ. Яг зүйтэй. За таны ингээд энэ идэвхрэлтийг та өөрөө ингээд бий гэдгэрсэн ингээд одоо ингээд үр дүнгээ сайн хуваалцаж байна. Таны эргэн тойрны хүмүүс таны идэвхрэлийг юу анзаарсан уу? Юу гэж юм? Тань дээр юу ямар хуу өөрчлөлт гарсан талаар хүмүүс анзаарч байна уу? Яаж энэ тэр талаар бас юм байвал та нэг ээж чинь одоо нэг тийм шиглэлсэн байж байгаа шүү дээ, тийм ээ. Ер нь л их сайхан болж байна. Тэгэхээр нэг анзаарэгдчихлээ гал та ер нь. Тэрсний тууралт маань байхгүй л сайхан идгээд тэгэл шал орсон л царай мэрэ таны ээжд одоо маш их баярлалаа гэж хэлмээр энэ тийм ээ одоо их хүн гэж чинь хүүхдэргээ сайхан юм зүйлээ ингээд сайхан чиглүүлээ. Тэгээд бид нэр энэ хөтөлбөрт орж ирээд өөрийгөө итгэж байгаа шүү дээ. Яг бид нэр бол энэ хөтөлбөрөөр зөвхөн чиглүүлэх юм хийж байгаа. Тэгээд хэрвээ энэ хөтөлбөрт ороод хэн нэг хүн итгэсэн байх юм бол тэр хүний эдгээс өгнө та өөрөө байж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ таны олж авсан энэ чадамж гэдэг чинь таны насан туршийн юм болоод ингээд үлдчихдгээр их сайхан давуу талтай. Энэ бол зөвхөн биеийн эдгэрэл биш, цаашлаа сэтгэлийн эдгэрэл. За тэгээ таны одоо ээжтээс та баярлалаа гэж хэлмээр энэ хөвдөө ингээд сайхан чиглүүлдэг өгөөд тэрнийхэн дагуу та маань ингээд сайхан үр дүн гаргасан. Ингээд явж гин штэ тийм ээ. Танхимынхаа ингээд багш нартайгаа та хэрхэн ажиллаж байсан бэ гэдэг талаас ингээд ярил. Багш нартайгаа бол ерөөсөө мэдэхгүй юм байна асуудаг. Тэр танхимаар орохын давуу тал нь болохоор ерөөсөө л ангийнхнаасаа суралцсан, багш нараасаа мэдэхгүй юмудаа асуучна. Тэр нь давуу тал. Танхимынхаа багштай та бас нэг одоо нэг орчиг дээр ярьсан юм байна шүү тийм ээ. Тэр талаараа ярил. Тэр болохоор нөгөө нэг толгой маань нөгөө нэг байнга амархан хөдөлчөөд идэг байсан. Тэгээ хичээл сууж эхлээд ерөөсөө нэг хэсэг бас өвдгөө болчоо тарих хөдлөхгүйсэн 1-2 доо бол их сайхан 1-2 дугаар дамжуулаад их сайхан явж исэн. Тэгээ 3 руугаа орж ирээ дахиад нэг тарих хөдөлчлөө. За. Тий. Тэгээд барьж тэр очиж бариулаад зүгээр болтгоо. Тэгээ багштайгаа нөгөө нэг сэтгэл зүйн шалтгаанаа хөөгөөд хувиргалт хийсэн. Сайн байна. Тэрнээс хойш ерөөсөө тарих хөдлөөгүй. Тий. Тэрнээс хойш тарих хөдлөхөр юм их л болсон. Хөдөө очоод мотоциклтэй, машинтай нөхсөндөө хараагаал хөдлөлөдлөхөр юм их л болсон.
Тэр хувиргалт хийснээс ширээс хөдлөөгүй гэсэн. Тийг сайхан ба. Маш сайн байна. Тэгэл энэ ч юм бол зөв шүү те. За. Тэгвэл одоо та ингээд энэ сайхан үр дүндээ мэдээ сайхан сэтгэл хангалуун байгаа хатан мэдээж ээжтэй баярлсан талаар сэтгэл аваад бас хэлж болно багш нар. Өөр хандаж хэлэх үгүй бол та манай хэлж болно. За. Ээжтэй энэ сургалтыг зөвлөсөнд маш их баярлаа. Тэжлээ. Тэгээд мөн багш нар та маш их баярлж байна. Энэхүү сургалтыг зохион байгуулсан жаргал огчтой болон биднийг чиглүүлж өгдөг ментор багш нартай маш их баярлаа. Та нарынхаа буйнаар маш их сайхан идэвхжлийг авлаа гэж багш нартай чин сэтгэлээсээ баярсан талархсан илэрхийлж байна. За өөртөө бас сайн талархах шиг байна. Таны одоо хүч хөдөлмөрөл таныг эдгэж байгаа шиг өөртөө бас маш сайн талархаж явж байгаа. Бас баяраа. За манай танхимын ангийн багш Ирэнчмаа багш маань одоо цаашдаа бол танхимын ангийнхын менежер ингэж болж байгаа. Тэгээд одоо энэ цагаас хойш эдгэрлэг нэг подкастыг маань бол манай Ирэнчмаа багш маань хөтлж явуулахаар би одоо ингэж шилжүүлж байгаа. Тэгэхээр одоо танхимын анги маань өмнө бол 7 хоногийн 3 өдрөөр ингэж хичээлдэг явж исэн шүү дээ. Тэгэхээр одоо бол арай өөрчлөгдсөн байгаа. Тэр талаар та бас мэдээлэл өгөөч. Одоо хизээний зөвлөлт бүртгэж байгаа билээ. гэдэг талаараа мэдээлэл өгмөр байна. За би нэг гэж. За амгалан дүүрэн байцгаана уу. Манай танхимын хөтөлбөр маань 8 сарын 3-наас эхэлж байгаа. 8 сарын 3-наас 8 сарын 31 ингээд 25 хоногийн хөтөлбөртэй эхлэх гэж байна. За эд1 эд2 эд3 гурлаа явна. Тий эд1 эд2 эд3 тэгээд цагийн сонголт нь болохоор эд1 болохоор 2 сонголттой байгаа. Өглөө өдөр гэсэн. Өглөө нь болохоор 8-аас 13 цаг хүртэл 12 цаг хүртэл өдрийнх нь хичээл болохоор 13-аас 15 цагийн хооронд хичээлж байгаа. Эд1 2 эд3 эд1 эд2 эд3 бүгдээр адилхан цагийн хөтөлбөртэй өдөрт 2 удаа ингэж хичээлэхээр бид нар ингээд ажилдаа бэлтгэлтэй орсон байна. За мөн анх уяадаа бас баяр хүргэе. Анх эднийхээс манай ингээд оролцож ирсэн. Ээжийнхаа өгөнд ордог их сайн хүүгүй байна. Одоо ийм залуучууд манай энэ хөтөлбөрт ингэж өргөнөөр оролцуулаа их гоё байгаад байгаа. Тэгээ цаашдаа бас тэ залуучууд байна өргөн оролцоорой. Мөн манай танхимаар хичээлэх гэж байгаа. Хичээлэх гэж шийдвэр гаргацсан байгаа. Та бүхэн маань өргөнөөрөөч манай одоо энэ анх баяр шиг ингээд би сэтгэлээ эдгэрэл аваад ингээд амьдралынхаа зам бүрийг сайхан цасаад ингээд эрүүл болоод манай Монгол улс нэг өрх гэр үчгсэндээ ингээд сайхан эрүүл ингээд сайхан байж авал бид бүхэн ингээд маш их баяртай байна. Танхимын багш одоо ингээд та маань хийж байгаа явцад анх хүмүүс ямар хөө байдалтай орж ирээд яаж ийм хөрдөг талаар бас нэлээд их тарадаг тэр талаар бас надад сонирхож хэлээч. Яах нөө танхимаар ингээд усууд орж ирэхэд чинь ер нь ингээд нэг танхимын уур амьсгал жоох юм ууртай тий. Нэг жоохон ингээд энэ тэнд ингээд нэг юм яхам бол тэгээж ингээд би лөгөө нэг юм жоох юм их ууртай л өсөө тий стресстэй юм сөрөг сэтгэл зүйд аягүй орж ирдэг. Тий тийм болохоор тэгдэг. Тэгээд манай ах хоёр нь болохоор их дуугүй байдаг гэсэн. Ээл тэнд хичээлээ ингээл хийгээл их дуугүй хүмүүс байдаг гэсэн. Тэгээд эд хоёртоо ороод ирэхлээрээ ингээд жоох ингээд төвшин болчихсон. Ингээд нэг тийм нэг уур уцаар нь яг ер нь нэг юм нэг жоох амар амгалан лугаа ингээд би бинийг ойлгоод айгүй хүлээцтэй болж эхэлв. Тэгээд гуравтаа ороод ирэнгүүт л нөгөө нэг яг нөгөө анх хоёрын ярьдаг шиг мэдрэмж дээр илүү их ажиллаад нөгөө багш нартай наалдаад эхэлв. Нэг ч гэсэн юм би нэг зарчимсан, нэг ч гэсэн эдгэрэл авчимсан. Нэг миний одоо энэ болохгүй юм ингээд энэ би ингээд багш нараа ингээд жоохон хөөх тийм юмд ордог. Тэгээ танхимчин тэгээд нөгөө нэг гол онцлог нь болохоор юу яд юм багш нараасаа ингээд чөлөөт асууч болохгүй юмнуудаа тэгээд яг нь ангийн ийм нэг хамт олон үсч эдгээр чинь айгүй удаа явж байгаа шүү дээ. Өдөр болгон би бинээ хардаг, өдөр болгон би бинийхээ яриаг сонсдог болохоор би бинийг айгүй сайн ойлгодог болчдөг. Би бинээс айгүй сурч мэддэг болчдөг. Бүр сүүл рүүгээ ингээд фэйсбүүкийн найзууд болоод тэгээд өглөө оройгүй эдгээр чинь мессежд бичлсэн хоорондоо уцаар ярина. Нэг нь ингээд ирэхгүй байхлаа санаа зовоод одоо та минь хайч үгээ ирэл сурал болоод ийм сайхан нэг хамт олон бүрддэг байгаа манай танхим. Манай танхимын ингээ олсон сайн байдаг шүү дээ.
хичээлдээ суухаар өглөө босоод бүр яарад ирдэ. Тий яа. Зарим имэнер ч нөгөө хичээлдээ суух гэж яаж ирээ таяг маяга мартсан ирдэг штэ. Тэгээ хичээлдээ сууж явсан дээр таяга мартчих гээд имэнер их хөөрхөө айггүй хөөрхөн манай имэнер. За ингээд баярлалаа. Тэгээд манай танхимын анги бол үнэхээр ингээд сайхан давуу талтай байгаа. Манай онлайны анги ч гэсэн давхар үнэхээр бас давуу талтай тийм ээ. Онлайны ангийн давуу тал бол хаанаас ч гэсэн утаснаас ингээд хичээлдлүүр сонсох боломжтой байдаг. Бол танхимын анги бол илүү цаг зав боломжтой. Тэгээд одоо мэдээ тулсан дэлсэн асуудал ихтэй хүн байгаа бол танхимаар явал бас илүү үр өгөөжтэй байдаг. Тэгээд одоо манай 8 сарын 3-наас бол эд1 эд2 3 маань бол гуруулаа ингээд сартаа онлайнтайгаа бараг зэрэг эхлээд зэрэг дүүрэх энэ хэлбэр рүү орж байгаа. Ганцхан бүтэн цай дээр амраад ингээд явна тийм ээ. Тэгээ явахдаа бол өдөр болгон буюу 7-6 өдөр явах нь тэгээ хоёр сонголттой байх нь өглөөний анги гэж байх нь өдөөс хойш анги гэж юм хоёр сонголтоор явах боломжтой юм болж ингээд ирж байгаа юм байна. За тэгээд манай ах хоёрынхаа одоо ингээд сэтгэлдэн тулсан гэрэлгээгээ биеигээ сайхан эдгээсэн байна. Энэ сайхан гэрэлгээг нь улам сайхан гэрэлтэж гээгүүл твдхийг улам гэрэлтүүлэх болтгой гэж өрөөгөөд энэ удаагийнхын дугаарыг өндөрлөё. Баярлалаа тааш та. За баярлалаа.